Энэ интернет бүр золттой юм уу цаанаасаа? Тий. Микрофонтой. Юу? Ингээл өсгөгчтэй. За рекорд эхэлсэн. За лайв эхэллээ. За тань руу камер эхлэв. Орцсон уу? Орсон. За өчигмэнд манайхаа ороймонд төвдрөл донд эхэлж байна. Тэгээд манайхан шеэрлээд түгээгээд найз нөхдөдөө ураад өгөөрөө манайхан сайхан түгээгээд өгөөрөө шеэрлээд өгөөрөө. Тэг өнөөдөр ярих сэдв маань их ойлгомжтой. Тэгээд өнөөдөр яга баярмаг сошиал дүүжлэх болвоо гэдэг асуудлаар ярина. Тэгээд бас яг миний өнөөдрийн зочин бол бас яг тухайн үеийн сонингоор дүүжлүүлж байсан нэг эрхэм зочин маань надтай өнөөдөр ярилцсан. Тэр маань Коланда гэж маань ирсэн байгаа. Тэгээ бид нар ингээд ярилцсан. Тэгээ тэрнээс өмнө би нэг хоёр өгүүлбэр хэлчихгээд байгаа. Энэ өнөөдөр улсын их хурлын дарга спикер нь Амар Баясгалан гэдэг хүний мэдлэггүй тэнэг байгаа дэрийг хараад жоо урам хугарлаа. Тэгээ үнэхээр энэ духан дээрээ сарнаатай байшин дотор мэдлэгтэй хүн үнэхээр байдгүй юм шиг байна. Бид нар чинь хүний нөөцлөл гэдэг энэ ИБ-ийн хэлдгээр бахан хулгайч нөөцлөл байдаг юм шиг байна. Энэ Баярмаа оюун эрдэнэ гэдэг улсын их хоёр гишүүн хоорондоо маргалдааг байхгүй да. Амар Баясгалан дарга спикер эрхэм их хурлын дарга. Энэ гүйцэтгэх эрх мэдэл парламентын буюу иргэдийн сонголт руу нөлөмж байгаа үйл явц юм а. Тийм учраас ардсан нам бүлэг шийдвэр гаргаж байгаа нь энэ иргэдийнхээ сонголтыг хүндэтгээч гэж шийдвэр гаргаад байгаа байхгүй юу. Тэрнээс хоёр их хурлын гишүүн хоорондоо маргалдааг юм а. Ерөнхий сайд гэдэг хүн гүйцэтгэх эрх мэдэл дээр байгаа парламентын дээр гарч сууж болохгүй энэ хүн заавалжгүй парламент орж ир тайлгандаг байх хэрэгтэй. Тэрнээс хоёр их хурлын гишүүний хоорондох яриа бол биш ээ. Монгол улсын ерөнхий сайд тэр их хурлын гишүүнийг өөрөөр хэлбэл иргэдээ мандат аваад орсон гишүүнийг доромжлох болдог. Энэ иргэдэгээ доромжилж байгаа гэсэн үг. Гүйцэтгэх эрх мэдэл парламентаас заавалжгүй тайлгнаж яадаг, парламент тэнд нь хяналт тавьж яадаг. Энэ засаглал хоорондын зөрчилдөөн бий болж байгаа хэлбэр байхгүй да. Та харин эсрэгээр парламентын гишүүдийг өмгөөлж дуурч парламентаа хамгаалж явах ёстой болохоос биш Монголын парламент засаглал буюу энэ арчилсан тогтолцоон дээр суурилж байгаа энэ засаглалаа хамгаалж дуурж явах ёстой болохоос биш. Та тэр Монгол ардын намын дарга та намын дарга байж болно. Засгийн газрын тэргүүнийг хамгаалж энэ гүйцэтгэх эрх мэдлийг хамгаалж дуурж байгаа ч өөрөө нэгдүгээрт тэнэг байгаа гэж харуулж байгаа маа. Хоёрдугаарт гүйцэтгэх эрх мэдэл дотор байгаа арчилсан нам ардын намын хоёр сайд хоорондоо маргалдааг байхгүй юу. Гүйцэтгэх эрх мэдэл дээр гэрээгээд мэдгүй ямар гэрээсэн мэдгүй байна. За гэрээгээд ямар ч хөдөлмөрийн үндсэн нам энэ арчилсан нам Монгол ардын нам 3 гэрээгээд гүйцэтгэх эрх мэдэлд хамтрахаар болсон болохоос биш парламент нэг болцсон гэсэн үг ерөөсөө биш. Парламент энийг хянжаах ёстой. Тэгэхээр тэр гүйцэтгэх эрх мэдлийн тэр асуудлаа хоорондоо хоёр сайд маргалцсан болвол тэрийг тэдний хоорондоо шийдэх байгаас гүйцэтгэх эрх мэдэл та тэгж хэлж болно. Тэрнээс биш гүйцэтгэх эрх мэдлийг тэр хамтар засаг барихаар парламентаар хамтарч яана гэж ойлгодог ийм тэнэглэл байж болохгүй. Тэгээд нөгөө мэдлэггүй сайхан сэтгэл тэнгээс ах гэж үгээд Амар Баясгалан Монголыг зөндөөлөх орлоо шүү дээ. 24 оны их хурлын сонгуулийн өмнө малчтаа хорлсон. Одоо та нар малчтаа ингээд бүр өөрийн дарамтанд оруулаад ингээд үйл явдлыг ингээд та нар явуулж байгаа шүү дээ. Тэр шинэ хоршоо хөтөлбөргөө та нар өчнөө их 80 төгрөг тараасан. Тэрнээс чинь болж малч чинь өнөөдөр тэр үр зөөлийг чинь дарах гэж баларч байгаа шүү дээ. Тэгээ эдийн засгаа ингээ хямруулаа хийсэн чинь тэр шинэ хоршоо мөнгө оруулсан чинь шүү дээ Амар Баясгалан. Чи тэгэхэд гүйцэтгэх эрх мэдэлд хэрэглэх газрын даргаас Монгол Улсын сайд байсан. Гайлийн давтрыг тэглээл гурилын үнийг буулгаад ард түмнийг жаргаагаад алаа ичнэ гэл чи бас энийг зүтгүүлж байгаа батлуулсан тэнэгдэж байгаад. Тэгээ өнөөдөр ерөнхий сайд чинь хамт засагт барьж явсан тухайн үеийн засаг барьж явж байсан оюун эрдэнэ чинь алтрын 4-р анги галзуураад мэдрэл муутай юм гэж явж шít. Та нар нэг гараараа энэ Монголын тариаланд нурааж унгааж сүйтгэчээд
нөгөө гараараа аврагчийн дүр босгож ингэж явж байгаа. Энэ мэтлэн олон тэнэглэлийг чинь тоочод баршгүй амар айсглаа. Тэгээ спикер гэдэг зүйл бол энэ хурл удирдах чи өөрөө энэ хурлыг удирж байгаа бол парламентын засаглалыг хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр чи парламент дээр гүйцэтгэх эрх мэдэл дээр сууж байгаа хүн орж ирээ парламентын гишүүнийг өөрөөр хэлбэл иргэдийн сонгогч руу ингэж дайрж яхад энийг ингэж хоёр гишүүний хоорондын маргаан юм шиг оюун эрдэнэ гэдэг гишүүнээс Жодгийн Баярмаа гэдэг улсын хурлын гишүүн юм асуугаагүй байхгүй юу? Асуулт асуугаагүй байхгүй юу? Монгол улсын ерөнхий сайдаас асуусан. Тэр энэ гүйцэтгэх эрх мэдэл энэ парламентын цэцлэг дээр ядаж хооронд нь хольц солидгүй хаана хинтээ засагт хамтрах гэж гэрээ байгуулсан болохоос биш парламентд хамтрах гэрээ мөрөө ерөөсөө байгуулаагүй шүү дээ. Тэгээ иймэрхүү юмнууд ингээд ядаж уул нь гадаад мадад мундаг сургууль соёл төгсгөөснөлхийн танаа нам дотор чинь тэгээд очоод яадгийн бэ та нар шоудж жагаад ПМ ууж байгаа харт амх татж жагаад гэдэг машин дандаа галзуу юм ярьцгааж байгаа юм. Тэгэд сайн колонт ихчээ. Сайн байна орой мэндэ. Тэгээд колонт ихчээс юм асуух гэдэг өнөөдрийн зочин маань бид хоёрын яриач их нийлэх байх гэж боддог. Юу гэхээр та яг улс төрд явж байхад тэр халуун тоогон дотор байхад яг ингээд эмгтэй хүний чинь хувьд чинь улс төрчийн хувьд биш асуугаагүй шүү. Эмгтэй хүний чинь хувьд улс төрч болчоод ингээд доромжлуулаад гүтгүүлээд байж хахад хэр эмзэг тусдгийг. Та бол хамгийн их гүтгүүлсэн хүн шүү дээ. Ер нь бүх юм нь өв төгс гэх юм одоо тий бүрдсэн төгс төгөлдөр хүн гэж энэ хорвоод байхгүй л дээ. Эмэгтэй хүн бас ус төрд явахаараа тэр хувийн амьдрал өөрийнх нь бас туулсан тэр зовлон давж гарч ирсэн юмнууд нь одоо амьдралынх нь тэр үлдээсэн мөр энэ тэрийг нь ус төрд явж байгаа хүмүүст тэр нь илүү их сонирхол татаж харагддаг юм билээ. Тэрийг одоо би өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хамтлаа үзэж явна л да. Тэгээд ялангуяа улс төрд орно гэдэг бол эмэгтэй хүн бол орон гэрээ хүүх шухтаа бүгд маш олон ачааг хамтд нь нүүрэх хэрэгтэй шаардлагатай болдог. Эрэгтэй хүн бол артлыг авч явдаг гэр бүлтэй байсан тохиолдолд бол тэр олон ачааны бас бүгдийг үүрэх алдгүй байдаг. Тэгээ ийм нэг үүрэх ачааны хэлбэр байна. Бас дээр нь хайлтардаг тохиолдол байна. Ирж байсан, эмч байсан тий. Гэхдээ хүмүүсийн нүдэнд юу тусдаг гэхээр эмэгтэй хүний тэр доголдсон догол одоо тэр нь илүү өгдөг тэрийг өлгөж авч одоо эмзэг асуудал руу дандаа хатгаж идэг. Тэрийг л их үзэж ирлээ. Өнөөдөр бол Баярмаад бол тэр тохиолдоод байна. Баярмаагийн өөрийнх нь ямар ч хувийнхан амьдралд нь өөрт нь огт хамаагүй мөртлөө ах トゥ нарынх нь хийсэн алдаа ч юм уу тийм ээ. Тэрийг одоо авчиж наадаг ч юм уу. Ийм байдлаар одоо хандж байна. Тэгэхээр эмэгтэй хүн бол улс төрд явах бол амаргүй л дээ. Ялангуяа бид нар бол нөгөө улс төрлөө хүн өөрийнхөө сонголтоороо орж болдоггүй нийгмийн үед бид нар орж ирсэн. Одоо бол тэр бүхэн нээлттэй учраас хуулийн дагууч хүчээрж оруулж байна тийм ээ. Одоо хууль гаргаж ирээл за нэг эмэгтэй хүн байх ёстой. Бид нар бол тэр үед байхгүй өөрсдөө үнэцэл үзэл санааныхаа дагуу л улс төрлөө дахиад орсон улс байдаг л да. Тэг яг эндээс яриа их сонир болох гэдэг. 1990 оны ардсан хувьцалд яг тэр гал тогоонд нь цөөхөн байсан эмэгтэйчүүдийн нэг яаж яваад эдэртээ нийлээд орцсон юм бэ? Тэр үед бол та нарт энэ боломжийг чинь нээж мэж өгсөнгүй ш та нар бол шууд зодолдоод орцсон ш ирчүүдтэй бол шуудлаа. Тий, би бол тэр үед нөгөө академи шинжлэх ухааны академийн хэл зохиолын хөрөлөнд ажиллаж байсан. Тэгээд академид бол дандаа нөгөө одоогийнхоор бол одоо нөгөө эрдэмтэд элитүүд л ажилладаг байсан. Тэгээд энэ нийгмийн өөрчлөлт гэдэг нь зүүн Европын орнуудад гараад тэгээд Монгол улс бол бас энэ өөрчлөлтийг хүсэж исэн тэр сэхэтнүүдийн дунд байсан. Тэгээд ажлын хажуугаар бол одоо манад өссөн энэ бас хойд хөршид өссөн нийгмийн өөрчлөлтийн эхлэлийн тэрийг бол маш их одоо анхаарч сонсож исэн. Тэгээд актен дээр ер нь бол ажлын цагаар одоо энэ
Горбачевын нөгөө өөрчлөлт байгуулалт эхэлсэн цагаас хойш Монгол яагаад өөрчлөгдөж болохгүй билээ гэдэг яриа маш их яригддаг. Бид хоорондоо л ярина. Тэрнээс илүү бол юм зохион байгуулалтанд ороод нийгэм өөрчлөлт гэсэн юм бол байгаагүй. Тэгээ харин өвлийн дүн өвлийн хүйтнэр одоо ухуулах хуцнаа гэсэн тэгэл энэ нийгмийн өөрчлөлийг гэсэн залуучуудын клуб байгуулагдсан гэсэн одоо яриа бол мэдээж хэвлэл мэдээлэлээр гарахгүй. Тэр чинь ганцхан сонинтой, ганцхан радиотой, ганцхан телевизтэй байсан шүү дээ. Тэгэл ам дамжиж ярина. Тэр маань л одоогийн одоо бидний нөгөө алдчихсан. Одоо тэр маань дүрсэн нэрнэлүүлсэн болохоос утга агуулга нөр болсон Монголын арчилсан бол байхгүй юу? Тэр маань Батүл гэсэн байхгүй юу? Жишээлбэл Батүл тэгэхэд физикийн хөргөлөнд ажилладаг байсан. Би хэлцгөөлийн хөргөлөнд. Тэгээд тэр нөгөө сэхэднүүдийг одоо сэрх гэх юм уу те? Одоо маш хурдан одоо энэ өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэдэг үзэл санаа бол сэхэднүүдэд илүү хурдан туссан л да. Тэгээд энэ хүмүүс ер нь хаан цуглардгийн сонирхыг барья гээл. Тэгэл их сургуулийн 3 давхарт тэнд зориг гэж хүний одоо танхимд байдгийн байна, цугларддаг юм байна гэдэг. Тэнд одоо бид нар сайн дураараа очоод тэрний явсаар байгаа дугуй залуулаад, дугуй зал нь явсаар байгаа Монголын арчилсан холбоо болж байгуулагдаад, арчилсан холбооноос арчилсан нам төрөөд за ингээ 30 жилийн өмнө юм товчхон ирчихлээ. Тэгээд тухайд айгүй цөөхөн эмгтээчүүд байсан мөн л. Тэгэл тэр үед ингээд салхи тусаа гарч ирнэ гэдэг чинь ялангуяа энэ баян үлгийгээс ингэж гарч ирчээд та салхи сүрж гарч ирнэ гэдэг бол сонь тохиолдол байхгүй юу? Чи бүх юм нь хаалттай байсан. Дээрээс нь бүр хатуу магадгүй тэр уламжлал нь илүү хадгалагдчихсэн баг. Тэгээд тэрийг хөвжиж гарч ирнэ гэдэг чинь сонь тохиолдол байхгүй юу? Тэгэл тэрнээсээ болж л та хамгийн их чулуу шийдүүлсэн шүү дээ. Яг тухайн үед. Эхний одоо чулуу шийдэлт бол мэдээж хэвлэл мэдээлэл биш. Гэр бүл дотор байсан. Гэр бүлээсээ гараад казак үндэстэн казакуудын дондор гарсан. Яагаад гэвэл би Монгол хүнтэй суудсан байсан. Тэгэл энэ бол одоо асар их одоо манай казакуудын манай баян үлгийн миний уугуул нутгийнхныг одоо дургуулдаг, одоо намайг үзий яддаг, буруу шаадаг их том юу болсон л да, шалтгаан болсон. Яг би тэр үед бол тэрийг бол одоо нэг хайр дурлалдаа шатж явсан болохоор нэг анзаараагүй тоогоогүй. Хамгийн их зовсон манай ээж аав хоёр гэж би боддог. Охин чинь ингээд Монгол хүнтэй сууж байгаа. Болиул эднийх Монгол охин Монголдоо суусан гэдэг одоо нэг гэмт хэрэг шиг бодож штеп. Бид нар гэмт хэрэг биш үндэстэн ер нь хүний сэтгэл зүй гэдэг чинь үндэстнийг яахгүй штэ сонгохгүй штэ. Хүнийг л сонгодог гэж чинь. Тэгээд ер нь хүний сэтгэл зүрхэнд бол нэг тушаал буудгүй гэдэг штэ. Тэгжил одоо хамгийн ихний юм тэр байсан. Тэгж яхад өөрчлөлт шинжилт эхлээд. За нөгөө манай аав бол өөрөө Монгол Ардын хосолт намын үзэл сурталын хэлтсийн дарга аймгийн. Одоогоор бол PR-ийн багийн толгойлогч. Тэр хүний охин одоо тэрний эсрэг явдаг. За ингээл ер нь би дандаа болохгүй юм хийж авсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр үйл явдлыг ингээ одоо ингээд харах ингээд зөв баярмаа дээр л харж байгаа юм л та. Ингээд нийгэм цовдлж үзүүлж байгаа нь энэ бол яг 30-аад оны их хядлага эхэлсэнтэй надад адилхан харагдаад байгаа байхгүй юу? Миний өвч шин хувьсгалын эсэргүүгээ буудуулж алуулсан. Тэгээ миний аав овг нэрээ солиод ингээд нямбуу лувсан шараа өдргээд овгоо солиод явуулсан байхгүй юу? Яагаад тэгээд овгоо солих болсон шалтгаан юу юм бэ гэхээр ингээд нутгуусандаа багтахгүй байна тий. Тэгэхээр чи нөгөө нэг яагаад овгоо солих болсон шалтгаан юу юм бэ гэдэг ингээд эсэргүүний удам гэдгээр ингээд сургууль соёлоос хөөдөг байсан, хилмигдүүлдэг байсан. Та нарын авч ирсэн энэ арчилсан хувьсгалын дараа бид нар чинь нэг өөрсдөө үнцэн үйл батлахтаа юу гэсэн бэ гэхээр бусдын өмнөөс хийсэн хэргийг үр хөөхд ахтуу хамаатан садан нялзааж болохгүй байхгүй юу. Тэгээ би яг өндөө тэр Голоби Мөндө 2 гэдэг хүнийг бол зүгээр бизнес хийжсэн намрын хоёр дампууруулаад өмчин дээр өмцсөн шүү дээ. Тэгээ тэр нь бол цагдаа хуулийн хяналтын тусдаа асуудал. Гэхдээ энэ хүний асуудал баярмаад ямар хамаатай. Ингээд нялзааж ялж байгаа нь яг коммунистуудын хийдгэл арга. Энэ
Духан дээрээ Сарнаатай байшингийнхан 30 донд ингэж монголчуудыг хятсан. 60 донд ингэж хилмигдүүлсэн. Тэгээ одоо дахиад ирж байгаа юм байна даа гэж хараад байгаа юм л да. Тэр үйл явдлуудыг ингээл харахаар одоо яг энэ Хямана Баярмаатай ингээл яг ингэж уйлдаж хараад идэх. Жишээ нь тэр 2000 онд та ингээд их хуралд нэр дэвшжээ. Ингээ эр зориг гаргаад үнэхээр эр зориг гаргаад очиж. Та бол жинхэнэ том чулуу шижээс хүмүүдээ өсөл очиж байгаа шүү дээ. Таныг бол тэнцээ бол магадгүй энэ Монгол ардын хувьсгал тухайн Монгол ардын хувьсгал намынхан таныг бүр тулд нь харлуулсан байгаа үстэй одоо. Тэгэл та тийм нэг өдөсөл очиж байгаа шүү дээ. Тийм үстэй. Тий яг 90 онд бол одоо бид нар ямар байлаа те картны бараанд очролдог. Энэ нийгмийн энэ өөрчлөлтийн үеэр бас эдийн засаг бол одоо үнэхээр хүндэрсэн штэ. Хүмүүс идэх уух юмгүй, өмсөх зүүх юмгүй болоод бүх юм дампуурал ажилгүй болоод архин живэл те. Тэр үед яг айгүй одоо Аз гэх юм уу миний тийм нэг юм хувь тавилан юм уу одоо Японоос ийм нэг надад урилга ирдэг байхгүй юу? Суралцах. Тэг гадаад ямар дамжиж. Тэгээд тэр 92 одоо 91 92 он гэхэд би Японд очсон байдаг. Тэгээд энэ их хүнд юмд тусуулах юмсан гэж өөстө ном хувцас сунар зөөгөөгүй юм байхгүй. Түргэний машин зашин өөрийнхөө чаддаг бүх юмараа л одоо хандив тусламжлуулаад наашаа яваал. Тэгээд ялангуяа баялаг руу бас аюух юм авчаал зөөгөөл тараагаал те тараа штэ ямар. Тэгэл яваад байхад би тэр хүмүүсийг найрсаг хандчихсэн л та. Энэ ч авто найрсаг шүү. Тэгээ би энд ингээл хүмүүсийн төлөө би ажиллаж болдгийм байна гэдгийг тэр ойлгосон гэдэг бодол надад байсан л та. Дээр нь бол одоо нөгөө хаалттай нийгмийн хүмүүс чинь 3 дахь орн руу гарч суралцах хаал гараа нэгдэггүй. Би бас жоохон төрүүлсэн байгаа үстэй нөгөө Японд руу гарцсан. Японд гараас ингээд сураад барахгүй бас их орондоо нутаг усныхандаа юм тус суулгахад яваад байгаа юм чинь. Тэрийгээрээ би нөгөө ялгаатай гэж өөрийгөө бодохгүй юу бас. Тэгсэн чинь тэр нэгэнч тэр бол хүний нүдэнд өртдөг чихэнд нь сонсогддог юм байна. Тэрийг чи одоо яг Баярмаад хийж байгаа шигээ. Тий. Нөгөө коммунистууд бол сайхан угаад юм байна. Тэгнэ. Энэ бол одоо ингээ буруу гიშгдэг ихнэр нөхөрөө зөв сонгодоггүй. Энэ одоо нөхрөөс салсан хүүхэн энэ одоо баг Японы тагнуулан ингээ хог новч зөөж байна. Та нарыг хоорч байна гэдэг. Нэр шүү яа одоо бодохоор мартагдах юм чинь бөөнгө сануулаад ах юм аа. Хүмүүсийн сургамжтай яриад болох гэдэг юм л та. Тэгэхээр тэр юмны эсрэг ингээд явна гэдэг. Тэгээд ингээд үнэхээр төвчээр хатуужл эмгтэй хүнээс улс төрчийнхөө хувьд гаргаж байгаа ир зориг л доо. Өөртөө бол амар эмзэг штэ эднэр. Маш эмзэг. Нэг ганцхан юу л байсан. Одоо намайг хурцалдаг ч юм уу чиний ярьж байгаа ир зориг. Энэ арчлалыг л би болох одоо тогтоочих юмсан. Энэ 90 оноос бидний явсан тэр ардчилсан эрх чөлөө хүний эрх энийг л нэг баттай суурьнд нь тогтоочих юмсан. Тэрийг би хийж чадна гэдэг тэр л намайг хурцлаад энд авчижсэн л да бас. Тэгээ бас өнгөцгөн юмнууд байсан саяных шиг те гордлог капа. Хамгийн гол юм чинь тэмд байгаа юм да тий. Тэгээд энэ улс төрчийн хувьд эн чинь айгүй юу болчиход байгаа юм л та. Одоо жишээ нь Монголын ингээд энэ хамт зүтгэж явж байсан тантай ингээд мөр зэрэгцээд ингээд мөс зүсгчин болоод явж байсан. Одоо энэ Батүр, Элбэг дөржин сосронометрийг ингээд та нарын өмнө ингээд бас шившглээд одоо энэ сошиал дээр дүүжилдэг болчихлоо л. Хамгийн хэмзэлдэг хүмүүсийн нэг нь таал юм шиг харагдаад байдаг юм. Ер нь штэ энэ Монгол ардын наам хуучин бол Монгол ардын хувьсгалт наам гэдэг нэртэй байсан л да. Дараа нь нэрээс бол Монгол ардын эднэрийн ер нь ганц хийж чаддаг ажил бол хүмүүсийг ингээд иргэдээ монголчуудыгаа Монголын ард түмнийг ер нь харанхуй бүдүүлэлт байлгах. Тэдний нүдийг нээж гэгэрүүлж болохгүй гэдэг том зорилготой
Тийм одоо бодол гэх юм үзэл санаа биш энэ бол тийм одоо сутлах хуулганд ингээ хатуу суурьшсан нам гэж би ойлгодог. Тийм болоод одоо ингээд Монгол улсыг ингээ өөрчилж тий одоо энэ бол ингээ гацаа зогсож штэ бид нар энэ төвчрлийг хүртэл одоо биднэрт бол төсөөлж байгаагүй юм машинууд бий болсон байж тээ чиглэлтэй. Энэ бүхэн болоод энэ арчлалын буянгаар арчилсан хөдөлгөөн, арчилсан хувьсгал явагдсны үр дүнд бид нэр өнөөдөр ингээд би ч гэсэн одоо ингээд чөлөөтэй яриа сууж байна те. Энийг авчирсан энэ хүмүүсийг л одоо харлуулж гიშгэх газаргүй болгох. А эднэрийг ингээд толгойн л эднэрийг чавчаад байх юм бол монголчууд тэгэл бидний үгээр явна гэж ингэж мал шиг үздэг юм шиг байна. Яг үнэ. Тий. Тэгэл ингээл боомлол, ухаан санаагийн боомлол нүдийг харангуулаад тэгээд тэрний тулд яах хэрэгтэй хамгийн түрүүнд энийг анх тэр хөдөлгөөнийг тэр хувьсгалыг бий болгосон хүмүүсийг харлуулах, орон шоронд хийх. Тэднийг одоо гутаах. Одоо элбэг торчиг яагаад молт гэж би ойлгохгүй ш. Тэр хүн юу хийх, хэнийг хохирсон юм. Өнөөдөр элбэг торч намаа хохироосон гэд уйлаа зогсож байгаа, мөнгө нэгж байгаа, хохирлоо барагдуулах гэж байгаа хүн байдгийн болов. Ядаж сонсогддог шүү дээ. Ядаж Монгол улсын эсрэг нэг муу хууль хийцэн маа гэдэг ингээ хэлэхэд тийм байх байгаад тоххой. Тэгэхээр л эднэр ингээ одоо тэрэнд үнэмшсэн. Тий. Хүмүүсийг бүр ихтгэл үнэмшилтэй болгоцсон дээр хөрхийн одоо элбэгд орж нэрчгүй боллоо шүү дээ. Хүзүү хоолоогоор нь дуудаж байна. Тий. Ой, зүр хөвдчихдэг юм оо. Тэгж таныг санагдаад энэ тухайн үеийн ингээд тэр сонингууд дээр бараг би ингээ одоо төвшөө бат төвшөө хатаач ярддаг ингээл саахттай хахад ер нь тэр нэг эмхтэй тэр яг моохын тийм суур эмхтэй танаас өрөөнд байгаа ч юм шиг байгаа юм. Тэгэл яагаад л тань руу тэр 96 7 8 онд тэгэл хамгийн их таныг муулж хүчээддэг гэсэн бол би гайхаад байхгүй. Эсвэл та ерөөсөө тэр дотор ганц юу нэмэлттэй нээсэн болоо тэгээд байдг юм уу? Би нөгөө баг байсан болохоор тэр одоо юу баг залуу байсан болохоор тэр юмнуудыг ингээл уншаал энэ Куланда гэж тэр эмэгтэй хүн одоо ер нь яатсан тэр үед одоо тэгээд баг тэрэнд итгэл байсан баг л та их л муу эмэгтэй шиг санагддаг байсан. Тийм л дээ. Гэдэг. Тэгэхдээ одоо би л өстө нэр нэг хүнээс юм хомсолж үтсэн биш. Нэг хүнээс нэг юм булааж авсан биш. Хэн нэгэн хүний амьдралыг би боснол нөхрийн салгаж авсан биш те. Харин тийм л баг. Тэгэл одоо сүүлдээ бүр бид нар л далд орчих юм бол энэ ус хөгжих гээд байгаа юм шиг байсан гэж хэлсээр байгаа зайлцгаа юу гэдэг үлээ дээ хөшин зөнөг гэртээ суу тэгээ одоо бид нар чимээгүй болсон шүү дээ. Тэгээ чимээгүй болоод одоо тэгээ юу өөр болоод улам буталах. Танад дуурахгүй болохоор улам бодоод байгаа юм л дуулна бол. Тэгээд илүү бичээс гэж хүсэддэг. Энэ та бас боловсролын салбарт ажиллаж байсан сайдын дэд сайдын хүртэл хийжсэн хүн энэ боловсролын түүхийн өөрчлөлт боловсролын энэ шинжилэл мэнжлэл хийх тийм боломж нөхцөл хэр байсан бэ тэр үед өөрчлөх гэж оролж байсан юмуд байдгүй. Байлгүй яах вэ тий. Түүхийн нэг муухай худлаа түүх мөхөөс нь салгах гээд оролдож үзсэн уу та? Бид нар өөрсдөө түүхээ бас мэдэхгүй шүү дээ тэр байтугай. Тий түүхээ одоо аль нь үнэн аль нь худлаа гэдгийг хинч мэдэхгүй шүү дээ. Тэгээ бүгд зохиомл түүх. А ганц мэддэг хүмүүс байна. Тэд нар хэн бэ гэж Америк, Япон, Хятадын судлаачид мэдэж байна. А Хятад бас яг нөгөө маш их сургуулж бичиг их цуглуулсан улс орн. Гэхдээ энэ 21 оноос хойших түүхийг бол Хятадууд нэг огшудрддэггүй юм билээ. А эртний түүхэн дээр бол одоо ялангуяа Япон, Америк эднэр бол Монгол улсын түүхийг бол бодит түүх гэж мэддэг. А тэрийг бид нар мэдэхгүй. Дандаа зохиомл түүх. А энэ түүхийг бол бас л гуйлд санаатаагаар одоо мөшгөж нөгөө улаан коммунистууд Монгол Ардын хувьсгалт намын үжил бодол тохируулж бичсэн түүхүүд. Одоо ч гэсэн нэг өөрчлөх цаг болж лээ шүү дээ тий. Гэтэл манай одоо зарим түүхчид өөрснөө маань бас юу гэдэг юм бэ? Худалдагдаад гэх юм үжил бодлоосоо урваад жинхэнэ түүхийг биш зохиомл түүхийг чичирч штэ тий. Одоо шахаж ийм түүхтэй байсан гэдэг тий.
Энэ Монголчуудын маань одоо өнөөдөр энэ мэдэхгүй ингээд яагаад энэ тархи ухаалтанд амархан ороод байгаа гэдгийг би тэр үг түүхээ мэдтгүү хин юу хэлнэ тэрэнд үнэмшдэг нэг худлыг олон давтах юм бол үнэн болно гэдэг шиг үндэс ухсаага түүхээ мэдхгүй байгаа болохоор эднэр ингээд дээрлэх чинь даа л гэж би боддгийн тийм ерөөсөө тийм тэгсэн мөртлөө одоо үнэмшихгүй хүмүүс гэж бас байна шүү дээ. Мянган ингээд тархийг угаасан ч үнэмшихгүй. Тэр хүмүүс нь бол арай л нэгдсэн. Гэхдээ олонх нь тархи угаалтанд нь бол амархан өртөмхий ард түмэн байна. Тэр боловсролын яамд байж байгаа тэр энэ ер нь сургуулийн шинжилэл мэнжлэл хий гэж бодож ирсэн үү? Тийм их ч оролдохоор ер нь яадаг гэж боддог. Бид нар нөгөө хамтарсан зас гэж бидэд сайд байсан юм чинь. Тэгээд манай сайд бол Отгонбаяр байсан. Отгонбаяр. Яг тэр үед бол нөгөө нэг юу яасан л та нөгөө системийн өөрчлөлт хийх гэж их цагаа алдчихсан гэж би боддгийн. Одоо 6 настайгаас хичээлд орох уу, сургууль авах уу, 7 настай юу, 8 настай юу гэдэг. Тэгээд тэрэнд л хамаг хүчээ барчих шиг болсон. Тий, тэгээд дээр нь нөгөө юу сургуулийн багтаамж байхгүй тэрэнд л бас одоо хамаг тамираа барьсан болов гэж би боддгийн. Тэрнээс хойш одоо эдийн засаг өстөө тий хөрөнгө оруулалт нэмэгдсэн хэдэн жил одоо чи 12 онд шүү дээ. Чи одоо 13 жилийн бид нэг үе өнгөрчлөө шүү дээ. Яг сургалтын чанар энэ төр бол нэг өөрчлөлт хийж чадаагүй баха. Одоо ч гэсэн чадаагүй хэвээрэл юм билээ. Ягаад гэвэл нөгөө сургалтыг одоо чанарын тэрийг одоо бүтээдэг, зохиодог хүмүүс маань дандаа бас даалгавраар ажилладаг болсон. Тий. Одоо бол янз бүрийн одоо бидний нүдэн дээр бол одоо дэлхийд дахины ингээд сонгодог боловсролын систем энэ төр одоо зөндөө байна штэ. Тэднэрээс нь бас суралцаад хуулахгүй магт те. Тэрийг хүсэхгүй л байна л да. Тэр нь бас эдний эрх баригчид ингээд удаан хугацаагаар эрхээ бариад ингээд байж хахад ашигтай байт юм шиг байгаа. Боловсролын дээшлүүлэхгүй байх. Тий. Ахиулахгүй байх нь эднэрт ашигтай. Ер нь харанхуй байлгаа л үйл эдэрт ашигтай. Тий, харанхуй байгаад үйл ашигтай тий. Энэ арцсан холбоо ялангуяа өөрсдөө энэ арцсан холбооноос гэдэг юм уу яг энэ Баттулга шууд арцсан холбооч гэж хэлээд яг Халтмаагийн Баттулга энэ Монголын дайсан болгож хамгийн түрүүнд энэ эрхчлөөг авчирсан үн цэнтэй хүмүүсийг дайсан болгож нийгэм цовдлох бүх суртлах хуулгыг хийлээ. Тэгээ одоо Монголын арцсан холбоог та нарын үүсгэн байгуулсан энэ холбоон дээр ингээд тэнцээч ингээд одоо Монголыг хорлох, Монголын үн цэнтэй болгоныг устгах зохион байгуулалттай энэ кампанид ажлуудыг хийгээд байх юм. Тийшээ харахаар хэр эмзэглэдгийн хэр юм бодогддгийн планлагч. Монголын арчилсан холбоо гэдэг чинь одоо Монголыг хамгийн их өөрчлөлтийн манлай төрөнд авч ирсэн олон нийтийн байгууллага. Тэн дээр бол бүх хүмүүс өөрөө сэтгэл зүрхээрээ өөрснийхөө хүслээрээ нэгдсэн байгууллага. Тийм ээ? Тэрэн дээр хин ямар нэгэн намын гишүүн очаагүй, хин нэгэн хүн болоод тэнд хүчээр очаагүй. Үнэхээр ингээд юу гэдгийг хүсэл зорилгоороо нэгдсэн байгууллага. Эднэр маань энэ хүмүүс маань одоо тэр үед бол 20-д 30-аад настай хүмүүс бол одоо ингээд 50-60 настай боллоо. Энэ 30 гаруй жилийн хугацаанд мэдээж маш олон өөрчлөлтүүд боллоо. Ихэнх нь Тэнгэрийн орн руу явлаа. Гэхдээ юу хэрэгтэй байсан гэвэл тэр тавьсан үзэл санаа анхны зорилгоосоо нийцэхгүй байх хэрэгтэй байлаа. Энэ нь одоо хүмүүсийн гар хөлний алчуур болчлоо. Улс төрчдийн хүмүүсийн биш, улс төрчдийн энэ холбоо нь хамгийн энгэнэлтэй хамгийн одоо гашуун үеийн ерөнхийлөгч Баттулга болсны дараа арчилсан гэдэг нэрийг одоо зүүсэн
лидерүүдийг толгой дараалан шоронд явсан үе байлаа. Тий. Тэр үе бол үнэхээр хүнд үе байсан. Үнэхээр одоогоор тэр араас нь ингээ шоронд явлаа л байсан. Одоо бодоход бол тэр хүмүүсийг бүгдийг ингээд арчилтай цуг ингээд булшлаад арчил гэдэг юм хэрэггүй. Хардаа эднэр бүгд гэмт хэрэгтэн бүгд эднэр ч одоо муухай улсууд юм байна гэдэг үзэл суртлын бодит хэрэгжилт байжээ гэж би одоо боддог. Яг тэгж одоо юу тайлгдчихэ. Тэр байтугай одоо за лидер болоогүй маа гэхэд одоо Дөрмийн Бямба шиг гэх юм уу одоо тэр нарчилсан холбоо арчил гэдэг нэр нь далдаан дор явж исэн хүмүүсийг энэ би болсон үзэл санаа тэр зорилго тэрний эсрэг ажилдаг одоо баг яг одоо бий болгож байна. Тэр зорж исэн зорилго нь биш тэрний эсрэг одоо дуу хоолой болгож ашиглаж байна. Бурхан минь. Ийм бас үздэг цаг байдгийм байна гэж цөхөрч штэ бид нар одоо. Ястаа нөгөө хөрөл зүрх хайлна гэдэг бол юу ч биш болсон. Хайлаад урсаад дууссан. Одоо баг цөхөрсөн бид нар нэрээ. Одоо таанд болсон. Тэгээд одоо энэ нэг сонгуул болгон дээр л энэ бид нартай хамт хөрхийн нэг арчлалыг бий болгочихсон зоригийг ашиглаж байна. Хизээч энэний төлөө явж исэн манай найзууд миний үеийн хүмүүс бол энэ зоригийг алах ажиллагаанд бол оролцохгүй. Тийм оролцох тийм тэднэрт тийм ёс зүйч байхгүй. Тийм ер нь юу гэдэг одоо ямар ч боломжгүй. Ямар нэгэн эрх ашиг байж л хүн бие биенээ ална үстэй. Бие биенээ устгах нь үстэй. Манай хэд бол тэр үед бүгдээрээ л ядуу байсан. Бүгдээрээ л годомжинд тэнцэж явсан хүмүүс. Тэд нэр хамт явсан нөхрөө яагаад устгах ёстой вэ? Тэргээр нь ингээд айлндуулж бас л нэг тарихуугаад ардчлалыг ер нь үндсээр нь устгаж харахад арчилсан орон юм шиг мөртлөө дарангуйлагчдаа нийгэм. Сонгуулөгдөг, харахад сонгуулөгж байна. Сонгуулийн зааталт нь нууц нь бол дандаа машин дээр ажиллана, хүмүүс дээр мөнгө өгж ажиллаж байна, тийм ээ. Хүмүүсийг мөнгөөр хуурч байна. Өдрийнх нь хоолны ундаа талхаар нь одоо хуурч байна. Тэгээд сонгуул явагдаж байна. Харахад бол чөлөөт сонгуул явдаг, арчилсан нийгмийн нэг зарчим явагдаад байгаа юм шиг мөртлөө тийм биш вэ. Ингэж утгаараа үнэхээр яандаа гэж би арц холбоог асуугаад байгаа юм байхээр өнөөдрийн баярмаар удаарж байгаа баярмаг сошиалор дүүжлэх гэж үзэж байгаа дүүжилж байгаа ч гэх юм уу энэ үйл явдлыг энэ Монголын арц холбоо өөрөө энэ Монгол Ардын намын одоо энэ засгийн газрын тэр ерөнхий сайдын зохио зангаагаар хөдөлдөг байгууллага болсон юм байна да. Халтмаагийн Батулга мэдээж энэ оюутан гэдэг хүн Халтмаагийн Батулга зөвлөхийг хийж байгаа. Тэгээд тэрийг ашиглаж байгаа өчигдөр хэдэн би сайн мэдэхгүй л нэг хэд ах иш нар гарч ирээд гурвах сууж агаад баярмааруу дайрж байгаа. Тэгээд тэр элбэгдөрж рүү баяр цогт руу дайрж байгаа эдэр. Одоо үндсэндээ өвдөнтэй баярмаг их муухайлж харагдуулах гэдэг шиг байгаа юм. Тэр хүмүүстэй холбож. Тэгээд тийм хийж байгаа тэрийг хараад дотроо бод суусан Монголын арцсан холбоо тэгээд ингээд одоо өөрсдөө ингээ Монгол Ардын намын захиа даалгавраар ажилладаг нэг юм байгууллага болчихжээ. Тэгээд цаашлаад бол энэ Монголын арцсан холбоо нөгөө тухайн үед доо яам гэж байдаг шиг одоо яг энэ арцсан холбоо ч нэр дотоод доо яам нь болцсон юм биш үү? Монголыг Оросуудаар алуулах холбооных нь би тэгж нэрлээд байгаа. Одоо Халтмаагийн Батулгын толгойлж байгаа энэ холбоог бол та нарын байгуулсан арцсан холбоо бол үнцэнтэй байлаа. Тэгээ ийм юм өчигдөр бодогдож суулаа. Яг энэ доо яамны ийм үйл ажиллагаа хийдэг болцсон юм байна да. Одоо тэгээ магадгүй таны нэг надад өнөдөр ярьсны дараа маргаашнаас таныг дүүжилж харуулах байлгүй одоо юу гэж хэлдэг юм бид хоёр бол тань руу хандах. Одоо дүүжилж ах шиг байна уу? Тий. Дүүжлээсээр хагаад одоо дууссан шүү дээ. Таныг сошиал одоо яг нэг ийм юм болж харагдаад байгаа. Тэгээд одоо ихчээ. Тэгээд яг энэ
Тайвны Батлаг гэдэг хүнтэй уулзж ирсэн. Энэ юу ямар учиртай хүн байсан юм бэ? Энэ сүүлд орчихсон юм шиг үлээ шүү дээ. Батлагтай бол найз байсан. Тий. Одоо 20-30 жилийн өмнө бол анх Батгал надад танилцуулж ирсэн. Тий. Арчилсан холбооны одоогийн байрны доор Батлаг нэг юм бизнес 8 хийдэг. Хэдэн ачаагаа тэнд хадгалдаг. Тэнд нэг өөрөө түрээсэлдэг хөрхөн хүүхдээсээ одоо хөрхөн залуу байсан. Тэгээд улс төрд ороод бизнес 8-аагаа өргөжсөөр байгаа сүлд юм улс төрд ороод ийм атгах санаатай болцсон юм байлгүй дээ. Тий. Гэхдээ одоо бол харахад бол хүн яагаад ийм болчдөг юм бол доо гэд асуултын хариултыг би өөрөө бас хэлж мэдэхгүй юм. Хариулж чадахгүй байгаа энэ төр асуултан дээр маш олон асуулт байна шүү дээ бид нар хариулж чадахгүй. Тий, хариу авахгүй асуултууд байгаад байдаг. Тэгээ хүний шунал гэдэг юм бол ер нь хүн тийм мөнх юм биш юм чинь яас их барагддаггүй юм бол доо гэж шунал нь ихтгэхээрээ шулан болдог гэдэг үг юм болов гэж би одоо хардаг штэ. Яагаад одоо тэр үед бол Баттуулга бол Монголын арчилсан холбоо яаж бичгэнж яаж улс орны нийгмийн тогтолцоог өөрчлөх гэж явж байгаа энэ өдөр харж явсан хүүхэд мөн тэнд байсан. Баттуулга бол тэрэнд суудаг байсан тэр байранд. Яагаад тэр байрны нэг өрөө хөлсөлдөг байсныг би одоо мэдэхгүй. Бодвол одоо тэр үеэс л арай захиад албараар орж исэн биш байгаа гэж хаяа би бас боддог шүү дээ. Дотор арай үгүй хаа тэр үед бол тийм арай орж ирээд байхаа. Зүгээр тэр нэг гэрийнх нь ойрхон байсан болохоор л тэр нэг өрөг түрээсэлж ирсэн болов гэж боддог. Тэгээд одоо ингээд хүмүүс монголчуудыг бол ингээд чин хүсэл одоо яг өөрхөн иргэн болгоны өөрийнх нь одоо үзэл бодол өөрийнх нь хүслээрээ ингээд одоо нэгддэг, нэгдмэл байдаг, нэгдмэл болж чадах тэр чадварыг л алга болгочлоо. Тэг хэдэн хүн нэгдээл одоо та нар шиг хэдэн хүн ингээл хөөрхийн ингээл нэг юм төлөө ингээд зогсоход өмөлт хүмүүс гараад ирсэн. Тэгэхээр яг л тэр нэг КГБ-гийн арга. Тийм. Би нэг Берия гэж Оросын нэг удирдагчийн тухай уншиж ирсэн. Тэрэн дээр яг одоо ингээд харагдаад байна. Доо юм нэ. Тийм. Яг ингээд харагдаад байна. Тэг ингээл өмөлдөг. Аюух тийм одоо чөтгөр шүглцсэн юм шиг л болчиход байна л да бид нар. Монголчууд бол ер нь аюух тийм хэрсүү ард түмэн байсан. Тэгээд ингэ тарих угаалтанд давтагдсаар байгаад өнөөдөр баруун зүүнээ ялахад хэцүү болчлоо, зөв буруугаа ялахад хэцүү болчлоо. Тэгэл өмнө үг хэлсэн хүнд маш их хөшөргөж байна. Шүүмжил хэлсэн хүнд маш их дургуйлагч байна. Тэгээд дандаа магтаад дандаа шүүмжлэхгүйгээр байдаг хорвоо гэж энд хорвоод байхгүй шүү дээ. Энэ 70 жилийн би ингээд өчигдөр бодож суусан урд нь боддгол өсөн энэ 70 жилийн цогтойр агтсан тэр нэр нь надад нэг санал оролцоод юм аа. 70 жилийн тарихыг тохирдуулж 70 жил ингэж мунхаг байлгасныхаа төлөөсийг одоо хүртэл дуустдаг юм шүү. Ялангуяа ингээд 50-60-аад оных манай 70-80-аад оныхын ялгаагүй дээ. Ингээд хүүхэд нас маань тэр социалист лагерт ингээд булшлагдаад ингээд тэгээд тэр нэг дурсамжаа энэ нийгмийн сайхан байсан юм шиг ойлгодог. Одоо хүртэл та ингээд энэ монголчууд тэмбүүрөд мөхөжсэн чинь Оросууд аварцсан. Одоо Оросууд Монголыг улс байгуулсан тий. Тий, ламнар айгуу муухай хүмүүс байсан тий. Тэгээ одоо хүртэл ийм юм дийдэг. Ламнар айгуу муухай юм байсан гэдгийг айгуу амар тий тэр Сүхбаатар гэдэг хүнийг богдын Маран борчоо алдсан эдгээд ийм одоо хүртэл итгэдэг. Хүн сүрэг байгаад байна л та. Би хүн сүрэг гэдэг. Энэ нөгөө ард түмэн гэдэг чинь юм шүү. Би тэгж ойлгоод. Тий, наачл одоо нөгөө бидний хэлээд байгаа тарих угаалт. Хуучнаар бол нөгөө үжил суртал байхгүй. Тий, тэгэл тархийг угаагаал тэгэл ихтгэл үнэмшилтэй болгоол. Тий. Ер нь ингээд арчлын
хамгийн бас тулгуур гол нэг юм чинь олон ургуулж үзлийг хүндэтгэх гэдэг үг юм санаа байгаа шүү дээ. Тэр нь бол одоо чимба нэг өөр бодолтой байж болно, би нэг өөр бодолтой байж болно те. Тэрийгэ бие биенээ хүндэтгэлтэй ханддаг. Одоо бол ингээд бүгдийн нэг л юм багтах гэдэг шүү дээ. Тий. Тэрхийн тулд багтаж өгөхгүй байгаа хүмүүс чинь тархины угаахад хүчээр багтааж шүү дээ. Тэгээ нэг талдаа гаргахын тулд тэгвэл энэ арчилсан нийгэм биш шүү дээ. Хүн болгон өөр үжил санаагаа илэрхийлж чаддаг. Юмны үнцгийг ингээ өөр өөрөөр харж болдог. Энд чинь арчил байхгүй задгаа олон улс чөлөөтэй сэтгэдэг. Гэтэл чөлөөтэй сэтгэвч болохгүй. Аян загсаж байгаа хүмүүс айгүй буруу юм хийгээд муу хүмүүс чинь чи очиод өмлөөд ирээ чи майд салин гэж өг. Тэр одоо Баярмагийн тэр одоо юу гэдгийг тэр хэлсэн өгнүүдийн доор орж ирж байгаа троолуудыг харахад троол гэж хэм үү юу гэх юм те. Троолууд. Шуугаал ороод ирж байгаа юм чи. Ямар сайхан бэлэн байж идэх хүмүүс вэ. Тэгэл ингээ гутаагаал ингээл даалгууртаа цаанаасаа. Тэрийг бол бид нар одоохондоо ингээ харж ялгаж чадчихна. Харж ялгаж чадахгүй хүмүүс зөндөө байгаа юм чи. Тэрэнд нь автаал Баярмаа гэдэг чинь ерөөс хэрүүлчихгүй юм биш үү? Аюу эрдэнэ гэж айгүй сайн юм биш үү? Батуул гэж маш муухай юм байна шүү дээ. Тэрийг ингээд ялгаж салгах чадваргүй болгож ингэх нь бол нөгөө коммунистуудын л ер нь чаддаг ганц ажил нь л та. Коммунист үзлийн. Тий. Нэг л бүгдээрээ л нэг хэвэн бай. Тэр ч байтугай бид нар социализмд бүгдээрээ нэг л говцсон өмсдөг байсан шүү дээ. Бүх хүн адилхан говцсон өмсдөг байсан шүү. Санаж нөө эрэгтэй хүмүүс бүгдээрээ л адилхан нэг дараахан болтоотой дипломат сүнх гэдэг нэг сүнхтэй. Тэр дарганаас тийм байсан тий. Тэгээ бүгдээрээ 45-ын гол өмсдөг тэр байтугай хувцас хүртэл адилхан байсан шүү дээ. Тэгэхээр бидний үжил санаа бүгд тийм түвжээтэй болсон байхгүй. Нэг л бүгдээрээ л адилхан байх ёстой. Бие биенээс илүү байж болохгүй. Хажуу айлын хүн бол пальто өмсчих юм бол дороо матчихна. Нэг илүү пальто аваад өмссөн ханаас мөнгө олсон. Одоо маа түгжрээд яг энэ шиг бидний тархийг түвжиж шүү дээ одоо. Одоо бид нар түгжрээд зогсож шүү дээ. Юу яадаг гэсэн үү? Энэ социалист лагерын үед эмэгтэйчүүд илүү эрэгтэй, илүү сайхан амьдарч байсан тийм байна уу юу? Яасан гинэ? Социалист лагерын үед эмэгтэйчүүд илүү эрх чөлөөтэй, илүү сайхан амьдарч байсан юм уу? Эмэгтэйчүүд үү? Тий. Илүү сайхан амьдрал гэж байгаагүй шүү дээ. Бүгд л тэгш амьдралтай байсан шүү дээ. Тэгш сайхан амьдрал. Тэгш одоо бүгд л тэгш. Тэр бол сайханч биш, муухайч биш. Өдрийнхөө хоолыг л золгоно. Юу гэдгүүлээ? Олно. Тэгэл маргааш зоох юм байхгүй. Адилхан хувцас өмсөн, дэлгүрт юуч байхгүй юм чинь адилхан идэж ууна. Тий. Сал сарниж бас болохгүйсэн. Тэрийг мэдгүй та нар. Тий салхал юм бол арах хэмжээ авах болно. Тий. Тэгээд 45 хоноод эмэгтэй хүн ажилд ордог байсан юм хүүхдээ гаргаад. Тэгдэг байсан. Тий. Хүүхдээ яасан. Тэр нь жаргаж ирсэн юм шүү. Тэгээд нөгөө хүүхэд гэдэг юмыг ер нь хүн өөрөө яг хөтэ нөгөө төрүүлэн өсгөн тэгтээ улс илүү их даатгана. Улс хүн болгоно яаслаар явна, цэцэрлэгээр явна, тэг сургуулиар одоо ч гэсэн явж байгаа л да. Тэр бол нэг боловсрол болгож байгаа юм чинь тий. Тэгэхээр сургууль нь илүү их давуу одоо хүмүүжүүлж хүн болгох үр хүлээсэн байдаг учраас бүгдээрээ л адилхан сэтгэдэг. Илүү сэтгэж чадахгүй болгоцсон нөгөө дүүчдсэн бас. Яг энэ төвчөр шиг. Арчил энийг зад тавьсан байхгүй юу. Тэгээд өөрөөр сэтгэж болно. Арчил юу социалист лагерын үед энэ айгүй тодорхой асуултууд байдаг шүү дээ. Хийдгэн манай нэг би цэвэр тусныхан гэдэг энэ хүн сүргийн ард түмэн гэж чинь манай цэвэр тусных нь асуугаад дээ шүү дээ. Сайхан үйлдвэрүүдээс арчлал гараад нураагаад устгаа ийцсэн гэх тийм сайхан үйлдвэрүүд байсан юм уу гэж. Тэр үедээ тийм байсан байж магадгүй л дээ. Одоо тэр манай сайхан гутлын үйлдвэрээр одоо тэр гутал хийж исэн бол авч өмсөх хүн олдох болов. Тэр үеийн гутлыг одоо яг тэр үйлдвэрт нь авчираад үйлдвэрлээ зарах юм бол
яадаг юм бол авах олдох болоо яадаг юм. Олдохгүй. Яг тэр үеиг чи одоо бол ингээд айгуугаа хийгээд байна шүү дээ. Янз янзын дизайн гаргаад чанартай боллоо тий. Яг тэр үе ихээр бол одоо тийм тэр чинь лагер юм чинь социалист лагер гэж байсан юм чинь. Тэр лагер гэдэг чи одоо юм 20 ингээ бүгдийг ингээ хамтсан нэг юм бөөгнөрүүлээд оруулсныг лагер гэж байгаа шүү дээ. Тий. Тийм юмд байсан болохоор тэгээ бие биенээсээ илүүч гарахгүй дулууч гарахгүй. Бас нэг юм хардаг штэ. Социалист нийгмийн үед хүн болгон ажилтай байсан. Арчлахыг гаргаад үйлдвэрүүдийн дампуураад хүн болгоныг ажилгүй болгоцсон гэдэг. Тэр үед тийм амьдралтай хүртээмжтэй сайхан амьдрах тийм цалин мөнгө авч ирсэн юм уу? Тэгээ тийм бүх хүн ажилтай байсан юм уу? Ажилтай байсан бах уу? Тий, хүн амч цөөхөн байсан. Одоогийнхаас бодоход 2 сая арай хүрэхгүй байсан шүү дээ. Тэр чинь одоо 3.5 сая болсон. Тэгээд эн чинь нөгөө хүний эрх бол асар их зөрчигдөжсэн учраас нөгөө Улаанбаатар хотод амьдрах хүний тоо хязгаартай. Хөдөөнөөс наашаа одоо өөр аймагаас юм өөр газараас одоо нүүж ирэх хотод суурших бол ямар ч боломжгүй. Тэр бүс нутгуудаа ингээд хойрлоо тэндээ төвчж байгаа юм чинь. Тэгэхээр тэр тэндээлээ бол нэг төрийн гэх юм улсын ажил. Ер нь бол тийм хувийн хвшлэгч байхгүй шүү дээ. Машинтай өнгөж байхгүй. Бүх юм улсын байсан учраас байгаа хүмүүстэй л ажил олгодог. Тэр нь яг нэг өдөр тутмынхаа амьдралыг залгадаг. Ер нь тэр үед одоо манад сурч ирсэн тэр үед нэг 2 Япон оюутан сурч ирсэн л да. Тэр 85 6 оны үед тэд нар яагаад монголчууд дандаа юм гурилтай шүлгдгийг өөр хоол идэж болдгоо мó гэж асуудаг байсан. Тэгээд идэх хоол нь гурилтай шүлгсэн юм чинь. Ерсэл гурилтай шүлг. Өөр сонголт байх. Өөр сонголт байх. Өөр юм байхгүй юм чи яах вэ? Тийм. Тэрийг хүсээд байгаа хүмүүс байхгүй л үү одоо. Тэгэл хамгийн дөрөнд гэх юм биш үү? Тэгээ яг таны эдгээр ингээд хүмүүс ингэж муусаар агаад ингээд яг элбэг дөөрж өгдөг хүн юуг буруу хийсэн бэ гэж асуухаар ард түмэн мэдж байгаа гэдэг баг тийм. Би тэгээд энэ ард түмэн гэж ямар мэддэг яг ард түмэн гэж хэнийг хэлээд гэдгийг гайхаад байхгүй. Одоо бид түрүү ард түмэн мөн юм уу биш юм уу? Ард түмэн гэхээр 10 хүн болохоор ард түмэн болдго юм уу? Яг хэдэн болохоор ард түмэн болдгийг. Элбэг дөөрж муу юм хийсэн, бат муу юм хийсэн. Ер нь бол ингээл муухай юм мэддэг. Яг юуг муухай хийсэн бэ гэхээр ард түмэн мэдж байгаа гэдгийг. Одоо тэгээд энэ мэдээж энэ зориг өгдөг хүн бол нарчлалын анхны 13 дотор байсанд бас л тэр төвч нь болоод явж исэн хүний нэг сайнтай мөн ч хүн шүү дээ. Хүн учраас тэгэхэд энэ хүнийг одоо бурхан болгоол энэ хүн байжсэн бол арчлал аягүй гоё болоод явах хэрэгтэй байсан. Тэгээ энэ хүн байхгүй болсон болохоор л муухай болсон гэдэг. Энэ бурхан байсан юм энэ хүн. Та одоо хамт зүтгэж явж исэн юм гэдгүү л үү дээ. Хүн байсан уу? Би бол ингэж боддгийг. Тэр үед яагаад энэ аюу тийм монголчууд ингэ нэгдэж нийлж чадаж энэ нийгмийн өөрчлөлтийн өөр систем рүү ингээ хурдан орж чадваа гэдэг нь тэгээ монголчуудын нөгөө чин хүсэл байсан байхгүй юу? Монголчууд эрх чөлөөнд дуртай. Ямарваа нийгэмд боомлогдож авах. Ерөөсөө нүүдэлч чинь ч хүртэл ингээл сайхан өргөн удам нутаг дотороо ингээ чөлөөтөө явдаг. Ахуй амьдрал нь хүртэл олон мянган жилийн тэртээс тийм хүмүүс байсан. Тийм болохоор ийм чөлөөтөө байх, эрх чөлөөтөө байх тийм одоо удамтай гэх юм уу да тийм ард түмэн байхгүй юу. Тэгээд энэ нөгөө хараат улсынхаа одоо тийм Орсын хараат байдлаас харахын тулд аягүй сайхан нэгдэж чадсан. Энэ нь бол хэн нэгэн манлайлаад явах ёстой байлаа. Тэр маань одоо зориг ба төвөл элбэг доорч зэргийн хүмүүсийг нэрлээд байгаа шүү дээ бид нар явж байсан тийм. Тэгээд зоригийн тухай чи сайн хэлсэн. Зориг Батул хоёр хамт байсан тулдаа би энэ их амжилт олсон болов гэж энэ бол миний бодол. Яагаад гэвэл тэр хоёр бие биенээ амар нөгдөг байсан байхгүй. Зориг нь ингээд уншиж нухдаг ч юм уу тий сайхан энэ үзэл санаа шинэ юмнуудыг гаргадаг. Яг тэр хүн ч өөр нөгөө шинжлэх ухааны коммунизмын онолыг заадаг багш байсан байхгүй. Тэгээ тэрнийхээ эсрэг явсан. Хин Батул болохоор айгуу зоригтой. Тий зориг гаргаж ингээд эмхэлж хүмүүсийг татчих чаддаг. Тий. Ийм юугаараа энэ хоёр бие биенээ нөхөж энэ арчилсан хувьсгал гэх
юм арчилсан хөдөлгөөн гэж одоо янз янзаар тогтсон үг байхгүй тийм ээ. Бид нэг бол хувьсгал гэх нэг бол хөдөлгөөн гэх тийм. Дурн хөрвөл хөдөлгөөн болгох чинь дургуун хувьсгал болон дургуун хөрвөл хөдөлгөөн болгочтой тийм. Энийг ч гэсэн одоо манайхан засаг барьж явахдаа тогтхол байсан байхгүй юу тийм. Зориг бол одоо бурхан хүн гэж ямар юм байх вэ? Тэр чинь бас хүн байсан. Хүн юм чинь те бас уун, идэн, наригэн, шатар тоглон, залхуу, цаг барьдаггүй, алга болдог бас байсан тийм. Тий. Эмэгтэйчүүдэд дуртай жишээлбэл тийм ээ. Тийм идэн бас тийм. Энэ бас байсан. Тэгэхээр тэр алдаагүй хүн гэж байхгүй, төгс хүн гэж байхгүй юм чинь. Тэгэхээр зориг байхгүй бол арчил сөнчлөө гэдэг юм чи гоё болгоод өгөх нь ч одоо юу юм. Гэхдээ арчлалыг бий болгосон хүмүүсийг л толгойн залгиж тэдний үзэл санааг харлуулсаар байгаад арчлалыг мохоосон гэж би үздэг. Яг үнэ. Одоо бол арчил хэрэггүй гэж үзэж штэ хүмүүс. Та нарын авч ирсэн нийгэм ийм болголоо гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Хан тий. Энэ тэгээд бүр ялангуяа та тэр Дарсбаатар гэдэг хүний хэр сайн мэдэх юм. Би бол уулзч үзээгүй тэр хүнтэй. Тэр хүний яриад байгаа нь бид ийм арчил хүсээгүй гэдэг. Өрнөөс өөр ямар арчил байдгийг та бол бас өчнөл гадаадаар явж ирсэн бас тэр жинхэнэ тэр арчилсан оронд нөхцөл очоод консул хийжсэн. Энээс өөр ямар арчил байдгийг. Гэхдээ ардчлал гэдэг чинь одоо бүр төгс юм бол биш штэ бас хүн төгс биш гэдэг шиг адилхан. Тэгээ алдаж онно хамгийн гол нь арчлалын тулгуур зарчмууд л тухайн оронд нь оршиж ивэл те. Тэгээд алдагацсаад явах боломжтой. Энэ далд хэлбэрээр ингэж одоо коммунист үзэл санаа, коммунист одоо систем рүү буцаагаад нарийн арганд орж ийн л да. Тийм болохоор арчлал өөр сонголт байхгүй шүү дээ. Одоо дэлхийд бол ер нь арчлаас өөр сонголт гэх юм бол хойд солонгос байна. Куб, хойд Орос байна. Тэгээ хойд Орос байна. Тийм. Туркменстан гэдэг гоё болсон. Туркменстан бол диктатурын ор юм шиг нэг хүн гоё гайхамшигтай орн шүү дээ. Тийм. Тэр чинь Туркмен баши гэдэг Туркмен толгой гэдэг үг шүү дээ. Толгойд нь тэрийг шүтж. Тийм шүү. Сутгдаг тий. Тэгээ тийм улс байна. Энэ одоо яг би сая гол санааг нь гаргаад тавьчихлаа л энэ арчлал чи өөрөө төгс биш энийг сайжруулаад аваад явах боломжтой гэдэг. Одоо арчлалыг муухай харагдуулаад энэ муухай юм энийг устгах чигээд байгаа тэр санаа эдэр яг баярмаа дээр илрээд байгаа байхгүй юу? Та нар дээр илэрж исэн тэр юу одоо бол бүр хүчтэй илэрж байна л та. Тэр үед ингээд бас нэг одоо тэр үед байсан яг тэр характер харагдаж байгаа байхгүй юу? Удам судраар нь та дөрөв хэллээ шүү дээ. Гэр бүл рүү маань ордог юм аа гэдэг. Одоо бол энэ ах нь буруу юм хийсэн байж баярмаад ямар хамаатай. Тэр хоёр хамт бизнес хийгээгүй шүү дээ. Тэгэд нөгөө нэг яг тэр социалист тэр 30-д оны хядлах шиг юм. Тэгээд нөгөө эсэргүүний хүүхдүүд гэдэг хүүхдүүд нь яалцын өөр хитээд эднэрийг зүлдэг байсан гэсэн шүү. Тэгэд яг ийм юм болоод байгаа байхгүй. Одоо тэгээд энэ парламентын хоёр их хурлын гишүүн хэрэлдээгүй гүйцэтгэх засаглалын тэргүүнээс асуулт асуусан төлөө баярмааг доромжилсан. Тэгээ парламентын гишүүн дарга нь ингээд спикер нь хоёр их хурлын гишүүн хэрэлдэх болгонд ингийн эдэргээд ингээд яриад байгаа нь албаар яриад байдаг юм болов эсвэл юм мэдлэхгүй тэнэг байт юм болов та юу гэж харж байна? Эдгээр хоорондоо ярьж байгаад орж ирж байгаа шүү дээ. Би бас нөгөө их хурл дахь бүлэгт ажиллаж байсан. Аль бүлгүүд нь хурал дээр юу гэж хэлэх үү гэдэг хоорондоо ярьдгийг. Одоо нөгөө арчилсан намын бүлэг 30-30 гэсэн юм байна шүү дээ. Байгаа шүү дээ. За энэний эсрэг яаж хэлэх вэ гэхээр за чи ингэ хэл. Энд чинь зохион байгуулалттай байхгүй юу? Тий. Тэнэгтэй ч биш. Энэ одоо ерөөсөө зохион байгуулалтаараа л ярьж байгаа. Тэр их хурлын дарга бол намынхаа өгсөн даалгавар, намаасаа авсан чиглэлийн дагуу л хэлж байгаа. Тэрэнд ерөөсөө өөрөө ч тийм биш байж магадгүй. Өөрөө тэгж бодоогүй байж. Тэр чинь тэр 126 хүнийг удирдах байгаа ангийн дарга нь шүү дээ. Тэгээ өөрийнхөө эсрэг тэр хүний одоо өөрийнхөө ангийнхаа хүүхдүүдийг одоо хамгаалах ёстой шүү дээ тэр чинь тий. Гэтэл тэр бол одоо намынхаа даалгавраар л явж байгаа байхгүй юу? Тий. Тэгээд таач одоо гүйцэтгэх эрх мэдэлтэн ч ажиллаж байна. Энэ гүйцэтгэх эрх мэдэл дээр хамтын шийдвэр гарч нэг л юм ярьдаг шиг санагддгийн ордныг энэ би энэ 2016 оноос өмнөх үйл явдлыг тэгж хараад байдгийн. Одоо ингээд манай нам засагт нь орсон, манай нэг засгийн
засгийн газрын гишүүн гарч ирэл нэг мангар юм яриад араас нь ардын намынх нэг мангар юм яриад ингээл хоорондоо заримдаа зөрчилтэй юм яриад энэ танхим чинь нэг бодлоготой явдаг үстэй. Уул нь би тэгж ойлгодог юм. Мөр хөтөлбөрөөр тэгж батлуулдаг үстэй. Засгийн газар дээр ер нь тэгээд юу ярьдаг юм бэ? Ингээ хоорондоо зүрж ярмаар гэж тохироод юм уу? Эсвэл нэг бодлого явуулдаг юм уу? Яагаад та ч одоо засгийн газрын хурал муралтанд суугаад тэднийг хажууд нь байсан өөрөө оролцож явсан юм шүү дээ. Нэг Орсын нэг хэвлэл бичсэн байсан гэсэн. Яг Орсол болохоос ш үннийг бичсэн байлээ. Нэг Орс судлаач, Монгол судлаач Орс хүн надад хэлсэн байхгүй. Энэ Монгол нэг л биш ээ гэж бичсэн гэсэн. Тэр шиг манай засаг төр бөөд нэг л биш ээ л байхгүй юу. Тэрний яриад байгаа чи тэр нэг л биш ээ л байгаа байхгүй. Тэг үнэхээр нэг л биш ээ. Энэ бол нэг зарчим гэдэг юм байхгүй болсон. Ёс зүй гэж юм бол байхгүй. А бид нарыг одоо юм монголчуудыг, Монгол улсыг удирдах байгаа төрийн тэр дээр сууж байгаа хүмүүс бол өлгөр болох боловсралтай, ёс зүйтэй тий одоо тийм хүмүүс байх ёстой шүү дээ. Гэтэл тэд одоо өнөөдөр их хурлын дарга нь доромжлуулж л байдаг шүү дээ. Бити өмзөглөлтэй гэж шүү дээ. Тий. Тэгэхээр энэ асар ёс зүйгүй байдлыг дэвэргэж шүү дээ. Тий доромжлуулаад байдаг шүү дээ улс төрчид. Улс төрчид доромжлуулж байгаа биш шүү дээ. Чиний хэлдгээр нэгдүгээр зарчим, хоёрдугаарт бол эдгээр өөрснөө ингээд хүнийг ёс зүйгүй байж болноо. Тэ бие биенээ доромжлоод байж болох юм биш төвчөртэй л байх ёстой юм аа гэд энэ номлолыг тавьж штэ. Тэгэхээр бид манай хойч үе энийг харж байгаа залуучууд яах вэ? Эдгээр шиг л болж өссөн штэ. Ихэл мундаг хүмүүс дээр гарсан гэж боддог штэ. Хүмүүсээ бид нар гарах ёстой байсан. Тэгээ одоо ингээ гарч ирчээд бид нар ингээ салаавч өгч штэ. Яг үнэндээ тэгж. Мачи та нар. Одоо та нар ингээ аюул одоо маргаашнаас эхлээл ингээд бас л явна үз. Чи доромжлуулж л байдаг яах вэ гэл ингээд. Хүний тийм эмзэг ер нь бол улс төрч хүн бол бас өндөр ёс зүйтэй байх ёстой мөртлөө тэрийг одоо ингээд хүлийн зөвшөөрөө тэр ч байтугай бүр уриалаад өмнөд зөвлөгөө өгч шít. Доромжилж л та. Чи жоохон хатуулж л та. Юу гэлээ? Тийм, доромжлуулж юунд нэг гончноод юу гэлээ тийм. Тэгжээс тэгээд эн чинь хоёр парламентын гишүүн хооронд ирэлтдэг шүү дээ. Гүйц засгал те ерөнхий сайдаас асуултны хөдлөө доромжлуулж эн чинь иргэдийнхээ сонголт руу нөлмөд байхад тэрийг хамгаалж явах хэрэгтэй те тэр нь нөгөө нэг ингэж байждаг. Тийм. Тэгээд бас нэг актер нэг юм эндээс харсан тэр оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайд бол асар их тийм юунд орсон хүн байлээ. Вакуум гэх юм уу та те ингээд тасарсан хүн байна гэж утсан тэр баяр цогтны яатсан ч юм уу мэд яхлаараа баяр цогтын нэрийг дурддгийн. Тэгэхээр ингээд тэр хүний толгой өөрөө нөгөө тэрний одоо гар хөлөө тэрний намынхан хүмүүс нь одоо ард түмний толгой угаадаг юм бол оюун эрдний толгой бас одоо тэр тойрон хөрөлгч дээр бүр савагдсан юм байна гэж хэлсэн. Тэр тэрийг яагаад ялгах салгаж чадахгүй юм. Өчүүхэн байна л да чаас. Өчүүхэн. За асуулт өнөөхөн тоо. Энэ хилдэг дорж хутдаг. Хэдий харьцуулахад хол зөрүүтэй болж байгаа үйл явдлыг Япон улстай харьцуулдаг үйл сонирхолтой байна. Ёс зүй үзэл хандлагын талаар ярьж өгөөч баярлалаа. Нэр Японд консул байсан чинь та тэр талаас ярьж ер нь Японы парламентын гишүүн миний санаж байгаагаар хэрвээ Японд байсан бол оюун эрдэнэ аль хэдийн огцорсон байгаа. Өөрөө сайн дураараа огцорсон байгаа. Аль хэдийн би алдаа гаргасан байна уучлаарай гэдтээ. Тийм болохоор одоо тэр бол харьцуултгүй бол чултан л да. Тэгээд бид нар харьцуулж ярихаараа заримдаа тэр орн нэг өөр бид нар нэг өөр шүү дээ. Бараг бид нар энэ муухайгаараа байж ирдэг. Надад нэг асуулт байна. Японч нэг засгийн газрын өстөнө докторгүй үсчтэй тийм Шинзо Абе гэсэн. Тийм. Аяг солиоддаг үстэй. Ингээд жид мэл болоо тийм. Тимийг л одоо тийм болсон. Тэр ингээд балраад байдаг юм уус орн чинь. Япон хөгжидэх шиг балархгүй штэ. Тий. Тэр чинь нэг удаа нэг одоо энэ нэг либерал арталсан нам гэдэг Шинзо Абегийн нам л да. Тэр одоо бараг 60 70 жил юу барьж штэ. Засаг барьж байгаа. А нэг удаа тэр нэг арчилсан нам засаг бариад тэгээд
хоорондоо жилцээдэг гэдэг өөр өөрснийг огцруулаад байсан. Гэхдээ засаг огцорсноороо бол бодлого нь өөрчлөгддөг. Залгамж чанар нь бол байж л байдаг. А ёс зүйн алдаан дээр бол маш хатуу Японч дээр солонгос ус юм штэ. Тэ буруу үг хэлхэл юм бол тэгээ шууд огцорч. Жишээлбэл одоо нэг ерөнхий сайдын охин одоо их хурлын гишүүн байсан. Тэр эмэгтэй Шинзо Абегийн дараагийн баг ерөнхий сайд гэж бэлтгэжсэн байхгүй юу. Тэгээ тэр эмэгтэй нөгөө нэг памперс одоо нэлэх хөвгтэй байсан. Нэг хүн тэгээ тэрэнд нэг памперс өгсөн юм байна. Тэгээ тэр памперс нэг харьцаг одоо нэг юм дөрвөлжин одоо юу гэдэг нэг юм цаасан харьцаг гэдэг үү те. Тэгээ тийм памперсыг одоо аваад хинт ч хэлээгүй. А нөгөө хүн бол памперс ингээ гаргасан тэмдэглэгдээд тэрнээсээ болоод эдийн засгийн сайдаас огцорч ирсэн жишээ. Тэр памперс гэдэг чинь одоо 4 ширхэг л байдгийн байлээ нэг зөндөө гарсан л та өөр ингээ харьцгийн онгойлгоод харьцан дотор 2-4 уутгаар памперс идэх юм байлээ. За яг хөө тэр тийм байна. Тэгэхэд аяа буруу зөрүү өгөхлснийхаа төлөө бол тэр бол памперс авах биш тэр байтугай бүр одоо буруу зөрүү ёс зүйгүй үг гэдэг нь бол маш том хариуцлага байдаг. Миний санджаагаар та байсан бахад одоо гадаад харилцааны сайд байсан нөхөрч олон улсын хурдаарч ивсээ сууж ирээд уушлахгүйгээд огцорчдөг үсттэй. Тэр бол байнга л огцордог. Ер нь бол байнга л огцордог. Тий. Тэгээд засгийн газар нь докторгүй болоод уус үндэсний дампуурч гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тийм үү. Яагаад гэж чинь залгамж юу гэж тийм нэг хүнээс дутхгүй шүү дээ. Нэг хүнээс хамаардаг. Хамаарахгүй шүү дээ. Одоо манад чи юу гэнэ одоо энийг болчвол дараагийнх нь хийм бэ чадахгүй шүү дээ. Байлгаж хэлээ шиг. Бараг ганц өөрийг тэгээд байгаа юм шүү. Арчсан намайг аваа явж ганцмөр огцорч хинч чадахгүй шүү дээ гэх шиг яа. Яа нэг ганц төмөрийн тухай л ярмаар байна. Харин одоо ярих гал асуух гэдэг нь яг та орчтой ганц төмөр энэ хийж байгаа үйлдэлүүд нь зүгээр яг ингээд бодит байгаа үйлдэл. Евразийн эдийн засгийн холбоонд орны за тэр дандаа үгийн холтой нийлээд газын хийн хоолой урагшаа явуулъя гэдэргээд энэ нөгөө үзэл санаа үнцүүлэхээ эсрэг ингээд яваад тах юм. Энд дээр та юу гэж бодож байна? Би тэр засгийн газрын бодлого үйл ажиллагааны талаар ганц төмрийн оролцож байгаа юм дээр бол юм хэлмээргүй байна уу. Тэр Евразийн медицэр буруу тий. А тэгвэл би зөвхөн ганц төмрийн гараар арчилсан намыг булшилж байгаа нь л аимшигтай байна. Ганц төмөр ерөөсөө арчилсан намыг булшилж байна. Ерөөсөө л оршуулж байна. Тий. Тэгээд одоо арай л бид нар дээр нь ингээд нас барсан хүнийг оршуулахад дээр нь ингээл юу хайдаг үсттэй одоо шороот те тэрийгээ бид нар хийгээгүй л байна. Ингээ хийцэн авсанд хийцэн байна одоо. Тийм учраас ганц төмөр зайлаад өгөх юм бол бид нар тэр бушлагдхаа шахсан арталсан намаа авмаар байна. Гаргаад авмаар байна тэр нүхнээсээ. Тэгээд усалж мөслөөд цэцэг мэцэг оргуулж ногоон болгож намаа авармаар байна. Нэрээ шүү. Ганц төмөр бол үнэхээр энэ нүглээ одоо хитцээ нэгэн цагт бол тэрний нүглээ бол өөрөх цаг ирэх баха. Асар шул юу гэлээ одоо шуламлаг хүн байна. Төхөл бүтэн Монголыг өөрчилж чадсан арчилсан намыг ингэж амьдаар нь оршуулна гэдэг чинь Батулгын захиад даалгавраар л хийж болдог. Тэгэл тэрнээсээ болоод готраал хөрөх найз минь арх угадаг юм шиг байна шүү дээ. Ёо нэр ганц төмрийн савраас яаж салах вэ? Салгана гэж хамтдаа явж иж салах шүү дээ. Оролцож явж иж салах. Тэгээд сайн мэдээх хэвчнээс энэ нэг өдөр Арцсан намын бүлэгт манай эрхчлөө төвийнхаа тэгээд би өөрөө Арцсан намын үндэсний бодлогоор гишүүний хуудсан хуваараа хоёр шаардлага хөргүүлсэн. Тэгээд зогт гэрэл Тэмүүж хоёрт уулзаад зогт гэрэл бүлгийн дараа зогт гэрэл дэд дараа Тэмүүжин шүү дээ. Тэгээд тэр хоёрт уулзалтад яриад үгүй Арцсан нам бол зарчим дээр ч юм ба санал нэг байгаа, бүлэг санал нэг байгаа. Арцсан намын бүлэг бол одоо хүртэл бид нар хамтарсан засгийн газар гэж хэлж чадахгүй. Зүгээр Монгол Ардын нам оюун эрдэнэ засгийн газарт ажилд орох гол ерөнхий сайд нар томилогдсон болохоос бид хамтраагүй. Их хурлын гишүүд нь одоо хүртэл өөрсдөө яг ямар гэрээгээр хамтар засагт орсон
талаар тэр гэрээг нь олж уншаагүй гэдэг юм ба шүү дээ. Гандан чи үзүүлдэг хөгж байна. Тэгээд энэ ардын намд ажилд орсон, засгийн газарт нь ажилд орсон хүмүүс байгаа болохоос бид хамтарсан гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэгээ удахгүй ингээ үндэсний бодлогоор ороод яралтай хуралдуулмаар байна гэсэн. Тэгээд энэ одоо барилга хот байгуулалтын сайд байгаа болцсон шүү дээ. Батцуур ардсан намын үндэсний бодлогоор дарга байхгүй юу? Тийм. Тэгээ Батцуур ч ингээ үндэсний бодлогоо хорооных нь тэргүүлэгч нар хуралдаагээд Баярмаа Амгаланбаатар зогт гэрэл Гарамгаах 4 5 байдаг байхгүй юу? Батцуур 5. Тэгсэн чинь энэ үндэсний бодлогоо хорооных нь дарга нь хуралдахгүй зүхтаагаад байдаг юм байна. Тэр нэг юм шахтаа сайд болсон юм шиг. Тийм тэр нь тэгээд одоо тэгээ хуралдаад энэ үндэсний бодлогоорынхаа хуралдуулаад эсвэл дарга цэргээ сольж авч явахгүй болол энэ ч таны хэлдгээр энэ ардсан нам ингээд бууршлах нь Монгол улс бууршлах гэж байгаа л хэлбэр шүү дээ. Тийм ер нь бол ардчилсан нам ч гэсэн тэр ардчлал ч гэсэн тордоод л явахгүй бол тэгэл зөнд нь хаяал байх юм бол тэгэл хагтарч байна шүү дээ. Услаа цэцэгэл тэр чинь тордчлаа байхгүй одоо жимба энэ шиг хүмүүс байнга дуу хоолой болж ингэж л явахгүй бол тэгэл өстө нөгөө нэг навч цэцэг чи яаж хавдардаг гэхлээр тэр шиг л тэгэл сүнэл бөхөөд алга болно шүү дээ. Тийм учраас одоо энэ ардчилсан намын ганц ардчлалын ганц одоо юу гэдгийг одоо мананд нь зогсож байгаа ардчилсан намыг л бид нэр авмаар байна. Тэгэхээр одоо яаж энэ авгаа юу хуцаад байна гэж байна. Та нар байгаа тавьж өгөөрэй одоо юу авмаар байна гэж чичээ энэ гэх байх та. Айгу эрг комментууд байна үү. За нэг асууж тэгээд одоо цаг болчихсон нэг. Ер нь бол дандаа дэмжсэн комментууд байгаа юм бид уншиж. 30 гаруй жилийн өмнөх тойрон хөрөлөгчдийг үүсгэжээ. Тойрон хөрөлөгч гэдэг их шүмжилдэг байж үлээ. Одоо бүр шүмжлэгчгүй байх. Pop коммунистууд ёс зүй байхгүй. Хариуцлага тооцож чаддаг нам биш ээ. Долоож долоодог угшилтай намч гэжтэй бүлэг дээрэмжтэл юм даа гэдэг. Ер нь тийм монголчууд мэднэ манайхан ухаантай штэ. Монгол хүний харуул ухаан гэдэг чинь надад ингэдэг колонтой гэж. Би ардун ухаантай ч юм байхгүй юу. Хаана байгаа тэр ухаан нэг даган болтоход гэхгүйсэн чинь 400 жилийн дараа ойлгох юм аа. Ухаантай. Энэ бидний нэг өнгөрцгийн хараад байгаа чинь дандаа нэг бэлтгэгдсэн зохион байгуулагч нар байхгүй. Зохион жаргалсах ингээд үнэхээр харамсалтай сайгүй ирсэн. Куланда яг л хэлчихлээ гэж. За тэр ер нь дандаа дэмжсэн комментууд байна. Баярлалаа үзэж байгаа хүмүүстээ яана. Тий. Маш их баярлалаа Куланда ихч зочин болж орж ирсэнд. Баярлалаа. Тэгээ өнөөдөр би бүр зорж Куланда ихчийг өөрсөн. Яагаад гэвэл яг энэ тэр үед сошиал гэдгсэн бол хамгийн их дүүжлүүлжсэн хүн та. Тэр үед сонингоор хамгийн их дүүжлүүлж. Тэгээ шар сонингоор хамгийн их дүүжлүүлжсэн Куланда ихч. Тэгээд яагаад ийм байгаад гэдэг талаар нэлээ ойлголт өгөх гэж Куланда ихчтэй ярилцлаа. Тэгээд Баярмаа гэдэг энэ эмэгтэй улсын хурлын гишүүн эмэгтэй энэ эр зөрөг гаргаж дуурж байгаа нь энэ эрхчлөөг хамгаалж байгаа нь энэ парламент шиг байлгаж энэ арчилсан тогтолцоог хамгаалж дуурж байгаа болохоос биш. Тэр та нарын төсөөлөд байгаа шиг тэр МСС ямар ч хамаагүй. Тэр ах нь буруу юм үзмэдэн бол ахих нь буруу. Тэр Баярмаад ямар ч хамаахгүй. Тэгээд ийм учиртай юм байгаа. Тэгээ Куланда ихч яриа өндөрлөөд өгөө. Тэгээ баярлалаа бүгдээрэнд нь тий. Бүгдээрээ арчлалын Монгол улсынхаа төлөө байна шүү. Тий, тархиугаалт нь битгэхгүй шүү. Хэрсүү байна шүү. Тий. Монгол хүн хэрсүү шүү. Монголчууд хэрсүү. Нэг яриад дуусгасан чинь нэг юм асуух гээд бүр их захамчлаа. Энэ одоо ингээл уран гэж гарч ирэл ингэж штэ. Тэг чи Улаанбаатархад хүмүүс үхчэн гэл ингээл худлаа яриад ингээл хүмүүс тэрэнд нэтгэж юм л та ингээл зарим нь итгэл байж энэ бүр тэр байтугай улсын их хурлд манай намаас нэр дэвшээд орцсон сайхан фашист авгаа биш үү мөнхөө эсгэлэн гээд тэр ингээл очоод тэнд нь очоод хинэ учралтай усууж үзье юм үзээгээд хаа их энэ лаборатори ямар учиртай юм бэ? Та яг эрдэм шинжилгээний бас ажиллаж байсан хүн. Энэ шинжлэх ухаан ер нь ямар учиртай байт юм бэ? Хүн гээд өөрийнхөө бие мэдээр дурч болд юм уу яа гэх юм.
одоо хэлж мэдэхгүй юм байна. Зүгээр уран гэх юм бол нөгөө одоо нөгөө ураны чинь хамгийн цаатлын зорилго чинь атомын цахилгаан станц гэдэг шүү дээ, тий? Одоо эрчим хүч гаргадаг. Тэр тал дээр бол одоо Франц хамгийн их хөгжсөн. Одоо юу гэдэг одоо шинжлэх ухааны талын бүх одоо нотлохоо судалгаануудаа хийцэн, өөрсөндөө барьсан. Тэгээд би нэг Казахстанд бас нэг байнга явна шүү дээ. Нэг жил 1-2 явна ах トゥ амаасан дараа юм чинь. Тэгэхэд өнгөрсөн жил намайг явж байхад Казахстанд нөгөө атомын цахилгаан станц барих уугүй юу гэдэг асуулга явуулсан юм. Одоо саналхаар Ухаар түмний асуулга. Тэгээд 75%-аар бол яг хөө тэрнээс өмнө ямар ач холбогдолтой гэдэг юм бас их тархиугаалт гэх юм уу юу хэ одоо тэгээд тайлбар их явуулт ойлголт өгөөд тэгээд ингээд тэд нар бас Оросын нөлөөнөөс гармаар шүү дээ. Тэгээд олон жил Оросын доор байсан. Ер нь тэр нь их нөлөөлсөн баг гэж яадаг. Тэгээд тэр 75% нь санал асуулга яг нэг сонгуул шиг явагдсан байхгүй юу. Тэгээд зөвшөөрсөн. Тэгээд тэд нар бол Казахстаны тэр нөгөө одоо атомын цахилгаан станцын ураны холбоотой хүмүүс бол боловсон хүчтэй Францад бэлддэг юм байна. Япон байна. Фукушимагийн атомын цахилгаан станц гэдэг нэг дэлбэрсэн шүү дээ газар хөдлөлтөөс болоод. Тэгээд японочууд ч гэсэн ерөө Францад бэлтгэдэг юм байна. Тэгээд яг Япон шиг нөгөө нэг газар хөдлөлтөд цунами ирдэг орнуудад одоо тэр аюулгүй байдлыг яах вэ гэдэг бид нэр хэд зөндөө олон атомын цахилгаан станцтай шүү дээ Японч одоо тэгээд нөгөө газрын баялаггүй хүмүүс чинь тэгээд одоо бол тэд нар бол нэг аюулгүй байдлыг ингээ газар хөдлөхөд цунами ирэхэд дэлбэрэлт болно болоход яах вэ маах вэ гэдэг дээр илүү тэр тал дээр Франц Япон хоёр бол өстой үе цаг болсон билээ. Казахстан бол бас хүний нөөцөө тэр одоо атомын цахилгаан станц барих ураныг одоо баяжмал гаргах уранаар одоо орлох гэх юм бэ. Тэрийг бас одоо Францтай нийлээд хийцэн. Тэгээд манад одоо хөрсөх ерөнхийлөгчийг Казахстанд айлчлахад бас гол сэдв нь энэ байсан юм байлаа. Казахстанаас боловсон хүчин тэр талын одоо тусламж гэх юм одоо дэмжлэг тий одоо энэ уран олборлох цаашдаа атомын цахилгаан станц барих юм бол одоо бид яах вэ гэдэг тэр талаар хамтарч ажиллах юм дээр илүү их төлхөө хандсан юм байлээ. Тэрийг манайхан бас би бас нэг хүний нуус яриад байгаа юм шиг. Тэрийг бас нэг ил тод хэлэхгүй байх шиг байгаа. Яг л нисрүүцэлтэй толгороод байна шүү дээ чинь тий. Энэ нэрээ Фукушима дэлбэрсэн шүү дээ. Фукушима юу тий. Японд. Тэгээд тэнцээ чинь амтан хоёр толгой молгот болсон уу яасан? Үгүй тийм байхгүй. Хоёр толгой мушигтай үе юм байна. Одоо хэлээд очсон тэнцээ чинь нөгөө одоо ургасан нөгөө ногооцоо гэж хүмүүс идэл тэгэл Шинзо Абе өөрөө хүртэл ингээл идэж үзүүлээл тэгээд тааш та. Тэнд айгүйх анхаарал тавьж байгаа ш. Гэхдээ яг нөгөө Японч нөгөө нэг айгүй тийм нэгдмэл байхгүй ш. Ганцхан үндэстэн байдаг. Японоос ямар нэг үндэстэн байхгүй. Одоо Монгол бол Вивэн жишээлбэл Казак гэдэг тэр шиг тэгээд ганцхан үндэстэнд айгүй нэгдмэл үзэл санаатай байхгүй. Үзэл санааны яваад. Тэгээд тэр нэг газар хөдлөө тим юм болохоор тэр бивиндээ туслана гэдэг хэвээр аим мундаг штэ. Тэгээд айгүй өндөр ёсорсонтой байгаа байхгүй. Тэгээд нодлон нэг газар хөдлөлт болсон чинь нөгөө одоо сайнс дурынхан волонтерүүд гэдэг штэ. Тэгээд сайн дурынхан бүртгсэн чинь 10 минутын дотор дууссан. Хэдэн мянган хүн. Тэгээ ямар ч хүн үлээж авах боломжгүй болтол ингээд очиж туслана гэдэг. Тэгэхээр бид монголчууд бас ямар ч үед бол бие биенийхөө төлөө тэр биенийхөө төлөө байдаг тэр үзлийг уулна төр засгаас ч гэсэн аюул дэмжих ёстой байтал монголчуудыг ингээ харах дандаа бие биенийхэн эсрэг турхирах тэг үзэн ядуулах тэр үзлийг ардын нам яг гартж хийж байна. Яг үнэ засгийн газар хийж. Тэгэхээр монгол үндэстэн бол нэгдмэл байх аюул хэцүү болдог байхгүй. Юм бол талталцсан. Шүүрч аваад тэгэл эсрэгээр баярмаа шүмжил хилээл үсттэй тэгэл тэрийг ингээл гутаалгаал тий бурхан яаж ажиллахаар ингэж ажилладаг юм бол нүгэл нэг өдөр гарнадаа нүтэр яг бид нар хэлээд байгаа юм биш энэ их хурлын гишүүд нь би бол нөө их хурлын гишүүдийн хэлсэн үгээр дандаа ижил татаад идэв. Энэ гэргийн 15 давхар дээрээс Монгол улсын засгийн газрыг өдөрж байна. Женкогийн засгийн газар болсон шүү өдр гэдэг ингээ их хурлын гишүүд нь хэлээд байгаа.
Тэгээ би юу гэж эмзэлж хараад байдаг вэ? Женкогийн засгийн газар үнэхээр тэгээд энэ гэргээ 15 давхар дээрээс Херогийн энтертайнмент дээр бид нар явж байгаа бол бид аль хэдийн Кремлийн буцаад та нарын авчирсан эрхчлөө гинжинд авчиад одоо осорлоход бэлэн болцсон юм шүү дээ гэж хараад байгаа байхгүй. Ер нь бол улс орныг эзлээ, улс орныг ингээд эрхшээлтэй байлгахыг гэдэг хамгийн амархан арга нь бол тэр үндэстнүүдийг хооронд нь цогцолтох. Тэр бол маш амархан олзлогддог. Үндэстэн нэгдмэл байх юм бол хэцүү. Тэгэхээр одоо бид нарыг ингээ хооронд нь байнга ингээд хэрэлдүүлээд байх нь эдгээр ашигтай байх шиг байна. Тэгээд тэр нь хэн нэгэн урт хойд хорш хүншний аль нэгийнх нь олцуулна гэсэн. Мэдээж хойдлох нь илүү хүчтэй байна юм шүү дээ. За баярлалаа. За өнөөдөр лавын хүрээд өндөрлөө тэгээд дараагийн ягмар гарагт эргээ уулзцгаая гэдэг анхаарал тавьж үзсэн баярлалаа. Тэгээд баярлалаа Гүлэнтэй гэж. Айгу олон хүмүүс айгу дуртай сайхан мессеж. Мэгмар гарагт болгоно бол юм уу? Мэгмар бүр гарах. 2 7 хоног 2